За надад нэг асуулт байна. Энэ хууль гэдэг зүйлийн бусад баримт бичгээс ялгардаг онцлог ялгаа нь юу гэм бол? Хуулинд зайлшгүй байж ах хэвээр бүрдэл хэсэг гэж юу байт юм болов? Манай улсад хууль тогтоох эрх гагцхүү Монгол улсын их хурлд байдаг гэдгийг бүгдөө мэддэг болсон. Гэсэн хэдий ч их хурл альва хууль тогтоомжийг гаргахдаа заавал үндсэн хуулиа бүр нийцүүлж ах ёстой. Үндсэн хуулиар нийгэм эдийн засгийн харилцааны суурь үндэс, төрийн эрх мэдэл, хүний эрх, төр иргэний харилцаа зэргийн үндсэн суурь зарчим нийтлэг харилцааг тодорхойлж тогтоодог. За үндсэн хууль бол хууль зүйн хувьд хамгийн дээд хүчин чадалтай байна. Өөрөөр хэлбэл манай улсын бүх хууль тогтоомж үндсэн хуулиас ихтэй түүнд нийцсэн түүнийг огт зөрчөөгүй байх ёстой. За харин салбар хуулиудыг үндсэн хуулиар тунхагласан хүний эрх чөлөө альва хэм хэмжээг хууль зүйн хувьд баталгаатай илрүүлэх, нийгмийн тодорхой төрлийн харилцааг наривчлан зохицуулах зорилгоор гаргадаг. Салбар хуулийн жишээ гэвэл иргэний хууль, эрүүгийн хууль, боловсролын хууль, байгаль орчны хууль зэрэг болно. За харин дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа зайлшгүй зөвшөлтөд байж шийдвэрлэх ёстой асуудлыг олон улсын гэрээгээр зохицуулдаг. За сүүлийн үед бүх нийтийг хамарсан дэлхийд даяарх асуудлууд их болсон. Тийм ч учраас олон улсын гэрээний ач холбогдол жилээс жил өсөж байгаа. За манай улсын хувьд 1989 онд хүүхдийн эрхийн тухай конвенцийг сойрхон баталсан бол 2003 онд олон улсын хоорондын автозамаар ачаа тээвэрлэх гэрээний тухай конвенцийг, 2016 онд уурын цаглын өөрчлөлтийн тухай суурь конвенц болох Парисын хэлцээрийг тус сойрхон баталжээ. Манай улс 1946 оноос хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дагаж мөрдөх болсон байна. За Монгол улсын сойрхон баталсан нэгдэн орсон хууль хүчин төрөлдөр болсон өдрөөсөө өсвөлээд яг дотоодын хуультай адилхан үйлчилдэг. За энэний нэг давуу тал гэвэл бид нар өөрийнхөө эрх ашигыг дотоодынхоо хууль тогтоомжоор хамгаалуулаад зогсохгүй, олон улсын гэрээнд заасан заалтын дагуу бас эрхээ хамгаалуулж болдог. За эдгээрээс гадна нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулах чиг үүрэгтэй эрх зүйн бусад акт гэж бий. Жишээлх юм бол засгийн газрын тогтоол, ерөнхий төвчийн зарлиг, засаг даргын захирамж зэрэг нь ийм хууль зүйн бусад эрх актанд ордог. За хууль зүйн бусад актыг хуулиар эрх олгогдсон этгээд өөрийнхөө хариуцсан асуудлын хүрээнд тогтоодог ийм онцлогтой. Хууль гэдэг бол гэвч огт хөдөлшгүй, өөрчлөгдөшгүй зүйл бас биш ээ. Цаг үеийн байдалтай холбоотой, нийгмийн дэвшил хөгжилтэйгээр холбоотойгоор зарим хуулийг боловсронгуй болгох, сайжруулах шаардлага бий болдог. За ийм шаардлагын үүднээс зарим хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, өөрчлөх, шинэчлэн найруулах зэрэг шаардлага бий болдог бол зарим хуулийг бүр шив шинээр анхлан гаргах хэрэгтэй болдог. За манай улсад тухайлах юм бол сүүлийн жилүүдэд концессийн хууль, инновацийн хууль, шилэн дансны хууль, цахим гар үсгийн хууль, тэр байтугай одоогийн нөхцөл байдалтай холбоотой коронавирус халдварын эсрэг тэмцэх тухай хууль гэсэн гарсан байгаа. Коронавирус халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай. За зарим хуулийг бүр хүчин төгөлдөр бус болгож, хүчгүй болгодогч тохиолдол бас байдаг. За хуулийн бас нэг гол мөн чанар гэвэл нэгдүгээр төрөөс тогтоодог. Улсын хурал тогтоох ёстой гэж бид нар ярилцсан. Хоёрдугаарт хүн бүр заавал дагаж мөрдөх ёстой. За энд бол хуулиа өөрөө баталсан төрийн албан хаагчаас өсвөлээд бие хүртэл ард иргэд хүн бүр тэгш дагаж мөрдөх ёстой. За гуравдугаарт нь хууль гэдэг зүйл бол хүчин чадлын хувьд хамгийн дээд зэргийн. Өөрөөр хэлэх юм бол хууль бусад баримт бичгийн бүдгийнх нь их болно гэсэн үг. За ийм онцлогтой байдаг. За түүнээс гадна хуулиар ерөнхийдөө хүний юу хийж болох эсвэл болохгүйг тогтоож өгсөн байснаас гадна зарим нэг хэм хэмжээг тогтоож өгсөн байдаг. За өөрөөр хэлэх юм бол хуулийн заалтууд ерөнхийдөө зөвшөөрсөн, хориглосон, тогтоосон гэсэн ерөнхий 3 хэлбэртэй байдаг. За зөвшөөрсөн заалтын хувьд тухайн үйл ажиллагааг хийх боломжтойг төрөөс хуулиар олгож байгаа ойлголт бөгөөд тухайн зүйлийг хийх эрхтэй болохыг илэрхийлнэ. Тийм ч учраас зөвшөөрсөн заалт хийхдээ эрхтэй болно гэдэг үгээр илэрхийлэгдсэн байдаг. За жишээлх юм бол бага дом боловсролын тухай хуульд суралцагч эзэмшвэл зохих боловсролыг тогтоосон хугацаанаас өмнө эзэмшсэн бол дараагийн ангид дэвшүүлэх буюу анги алгасуулан суралцуулж болно гэж заажээ. За мөн захирал нь багш ажилтныг сонгон авч ажилуулах, өөрчлөх,
чөлөөлөх хэрэгтэй гэж заасан байна. За харин хүний хийж болохгүй хориглосон зүйлийг хуулинд голдуу тэгхийг хориглоно тэгж болохгүй гэсэн үгээр голдуу илэрхийлсэн байдаг. За жишээлх юм бол бага дунд боловсролын тухай хууль хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон суралцагчдын амралтын хугацааг энэ хуулийн 15-ын 3-т зааснаас бусад нөхцөлд өөрчлөх хичээлийг түр хугацаагаар хаахыг хориглоно гэжээ. За үүнээс гадна зарим нэг хийм хэмжээг тогтоож өгсөн байдаг гэж би түрүүн хэлсэн. Энэ бол хуульд байдаг маш чухал зүйл. За тухайлах юм бол мөн дээрх хуулинд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9-р сарын 1-ний өдөр эхэлнэ. Ерөнхий боловсролын сургуульд 6 настай хүүхдийг элсүүлнэ гэх мэтээр тогтоож өгсөн байдаг. За хуулийн бас нэг гол зарчим байдаг. Хуулийн үг болгоно хүнд ойлгомжтой байх хэрэгтэй. За тийм ч учраас ихэнх хуулийн голдуу 1-р бүлэгт хуулийн нэр томьёо гэсэн бүлэг байна. За эндээ тэр хуулинд орсон гол нэр томьёонуудыг яаж ойлгох, хэрхэн ойлгох тухай маш тодорхой тусгаж өгсөн байдаг. За тухайлах юм бол боловсролын хуулинд бүх нийтийн ерөнхий боловсрол гэж 12 жилийн сургалтын агуулгын төвшинг, суурь боловсрол гэж 9 жилийн сургалтын агуулгын төвшинг ойлгоно гэх зэргээр томьёолжээ. Энэ нь хуулийн заалт бүхэн ямар нэгэн салаа удахгүй товч тодорхой хүнд бүрэн ойлгохдоор байх гол утга учиртай зорилттой юм аа. Нэрээ хүмүүс за ийм бичгтэйг хууль байдгийм даа хөө гэж ирээл яриад байдаг та. Тэгтэр бичгтэйг бол хууль болж чадах уу? За эсвэл энэ нь монгол хэлний өгүүлэмжтэй холбоотой, найруулгатай холбоотой нэг тийм өөр утгатай хэлцэг байна уу? Чи өөрөө судлаад үзээрэй.